17, 18, 19, 20. Сайн байна. 8, 9. Би бүр яагаад энэ суур аврахын фэн юм бэ гэхээр цаачин бол үнэхээр өөртөө амар унж хатуу зарчимтай мангар шадруу өөрөөхөр байхгүй. Яг наач. 2. Боцоор бол яг одоо өнөөдөр барилж байгаа хамгийн өндөр цолтой. Гэхдээ аврах цолоо тархалж үлдээхийн төлөө өнөөдөр тэмцэж байгаа тэр зориг, тэр төвчээр бол бахархам. Манайхан үнэхээр хүмүүстээ энэ төр гэл янз янзаар ярьдаг. Гэхдээ энэ нөгөө нэг яг өөрийнх нь даваа унаанда ямар ч найраа хийгээгүй, найранд ерөөсөө ороогүй л тэгж өөрийг нь хилүүлдэг байхгүй. Одоо яг энэ төмөр зам. Төмөр замд өснө гэдэг чинь онцлогтой. Ямар онцлогтой вэ гэхээр төмөр замд ажилладаг аав ээжүүд бол гэртээ үндсэндээ 7 хоногийн 3 өдөр л байдаг. Бусад үед нь хүүхдүүд өөрсдөө бие даагаад гэртээ ахны эгч нь дүүнрээ хараад ингэж өсдөг. Арчлал гэдгийг төмөр замд төрж өссөн маань үндсэндээ багаас нь арчлал гэж хэлэхгүйгээр ойлгуулсан гэж боддог. Арчлал бол бие даах, биеийг нь даалгах үйл явц. Зуныхаа амралтаар хөдөө их явна. Манай аав Арангаа аймгийн Өгөн Нур сумын уугуул. Тэгэл тэнд яах вэ гэхээр яг л өвөөгийн хэлснийг хийн. Бид нарт энэ гутал өмсүүлнэ гэдэг ойлголт бол байхгүй. Бүх зүйл сайн байдаг байсан юм аа. Тэгээ одоо бодоод байхад ингээл тэр нойтон басан дээр гişиг яваад байсны дүнд хоолоо өвдөхгүй, шүд сайн байна. Тэ? Тэгээ дээр нь яс сайн байна. Цагаан эдэтэй ойрхон өсөд ингээд явж байгаа. Тэгээ Монгол зам заншид Монгол одоо өвгдийн сургаал байгальтайгаа харьцах тэр ухаан ийм юмнуудыг багасаа ингээд өөртөө ойрхон аваад өсчгөр хичнээн одоо янз янзын мэдлэг цуглуулсан ч гэсэн тэдгээр юмных нь үнц нь алга болдгоо. Байгальтайгаа ойрхон өснө гэдэг бол яг бид нар хаанаас төрсөн юм, юунд захирагдах юм гэдгээ үнэхээр мэддэг гэсэн үг. Тэр хаанаас ирсэн, юунд захирагдах вэ гэдэг хоёр асуултанд хариулж чадчихвэл мөн чанартай нэлээд ойртно гэсэн. Байгаль хүн яг ямар боломж өгсөн. Энэ байгаль дээр байгаа амьтдад болоод хүмүүст ер нь ямар боломж өгсөн. Ямар боломжгүй юм бэ гэдэг зүйл бол мөн чанар гэлж байгаа. Тэгэхээр энийгээ бид нэр сайн угаасаа бүр ингээд язгуураасаа ойлгодог арт түмэн учраас биднэрт арчлал ингэж удаан ирэх ямар ч шаардлагагүй гэсэн. Зохион байгуулалт замбрагийн зөв хийчих юм бол биднэрт байдаг мөн чанараа түшээд арчлалыг бид нэр ингээд бүрэн суулгах бүрэн боломжтой гэсэн. Тэгээгүй болохоор л одоо жоохон гажуудаж харагдаад байгаа юм л гүйцэд ирээгүй. Тэгээ сэтгүүлчийн гол ажлын утга учир мөн чанар нь юундаа орчих юм нэхэр яг энэ арчлал эрхчлөө энийг л хамгаалахад л орчих. Тэгэхээр довчхондоо юу гэсэн үг гэхээр сэтгүүл зүй бол ингээд мэдээлэхийн тул биш байхгүй. Үндсэн зорилго нь юу вэ гэхээр арчлагыг л хамгаалах. Тэгэхээр сэтгүүл зүй нэг зорилго хардсан, нэг үр дүн хүссэн хүлээж байгаа. Улс төр хийгээд явж байгаа энэ улс төрч гэдэг өөрсдөө нэрлээд явж байгаа төрийн одоо бодлого боловсруулах шатанч байна уу, хэрэгжүүлэх шатанч байна уу? Эдгээр бүгдээрээ нэг зорилготой тэр нь сайн муу хийлэгдсэн ч гэсэн энэ улсад ямар нэгэн сайн зүйл сайн жишг тогтооё. Энэ нэг амьдарч байгаа нийгмээ сайхан болгоё гэдэг нь үндсэн зорилготой. Аргууд нь л өөр болсон. Тэгэхээр энэ улс төр сэтгүүл зүйд хол зөрүүд байхгүй. Миний зорилго бол ерөөсөө шинээр нэг зорилго гаргаж ир тавиа. За одоо би ерөөсөө ингэя гэж шинээр зорилго гаргаж ир тавиагүй. Энэ бол зорилт маань нэгээр нэмэгдэж байгаа гэсэн. Хэрсүү монголчууд та хэрсүү ухаандаа хэрсүү үзэгч та сайн бодоорой. Гадралдаг болж хэрсүүцсэн байна. Хэрсүү гэж юу гэсэн үг вэ хүмүүс чинь бүр багасаа гэдэг нэг хэрсүү хүүхдтэй гэж ярьдаг шүү дээ. Хэрсүү ажилсаг аливаа асуудал нь ухацтай хариуцлагатай эрхчлөөтэй тийм онол юм. Үндсэндээ дүгнж хэлж байгаа. Оройн дэрэг үзэгчтэй NTV телевизтэй хамт баярлалаа. Улаанбал нээлж дугаар хэлж байна. Миний одоо энэ Улаанбал бол тийм зүгээр нэг нэвтрүүлэг биш. Зорилттой төсөл гэж би нэрлэж байгаа. Улаанбал нэвтрүүлэг гарснаас хойш сэтгүүлчид дарга нараас айхгүй асуудаг болсон. Асуултаа илүү боддог болсон. Ер нь дарга нар бол одоо энэ шийдвэр гаргах төвшөнд байгаа хүмүүс бол бидний дарга биш. Бидний хамтарч ажиллагч, бидний томилсон ийм ажилд авсан хүмүүс юм байна гэдгийг ойлгож яг тийм төвшөнд харьцдаг, тийм төвшнөөс ханддаг юм болсон. Энэ бол амжилт гэж бодож байгаа. Надад хэцүүг нь барьж аваад хийх хүсэл зориг, хийх ажлын төлөвлөгөө, хэрэг болох мэдлэг, туршлага нь байна. Цөхөрсөн олны харц гундаж, итгэл бүтгэрчээ. 9 дахь удаагийн улсын хурлын сонгуульд ардчилсан намаас хан уул дүрэгт нэр дэвшигч Чулуун Бэлгийн лодоо самбуу миний бие итгэл сэтгэлдтэй хандан хонх цохий.
эрхчлөөд Монголын зориг хүсэл бадар тугаа. Нэг жоохон ийм дарамтанд орчдөг байсан бол өнөөдөр хүртэл нэвтрүүлэг явахгүй байсан. Энэ хүртэл явахгүй шүү дээ гэж.